Натурмед уламжлалт сэргээн засах нойрны төвийн эрүүл бай подкастын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Итгэлээр баталгаажсан чанар Натурмед. За өнөөдрийн зочноор манай төвийн захирал сэргээн засах эмч Соёлмаа хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За урилгын маань хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд шинэхэн сонсогчдоо та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За намайг Соёлмаа гэдэг. За би сэргээн засах эмч мэргэжилтэй. За 2025 оноос хойш Натурмедийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. За сэргээн засах эмчээр одоо яг 23 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр одоо өнөөдрийн битэрийн ярилцах сэдв маань үендээ тариа тарих одоо зөв үү буруу хэрэгтэй юу хэрэггүй гэдэг талаар ярилцах гэж байна. Тэгэхээр одоо анхааран сонсноо хэрэгтэй хүмүүст нас хуваалцсан уу гэж хүсэж байна. За тэгэхээр энэ сэдвээр яагаад одоо ярилцахаар та сонгоо? За одоо ер нь манай Монголын үе одоо гэмтэл сэргээн засах энэ практикт бол үений тарилга одоо яг одоо маш их түгээмэл болж байна. За иргэд мөн энийг аяг сонирхож байна. Нэг тал нь аяг сонирхоод одоо ингээд шуураад хийлгэж байгаа боловч нөгөө тал нь болохоор энэ үүнээс айх айцтай хортой аюултай гэдэг ийм ойлголтууд яваад байгаа учраас энэ талаар би бас зөв ойлголт өгье гэж одоо энэ сэдвийг сонгосон. Баярлалаа. Өстой чухал зорилготой ирсэн юм шүү дээ. Тэгэхээр ер нь үений тарилга хийлгэх хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? За зөв оншид, зөв цагтаа, зөв техникээр, зөв тариагаа хийвэл хэрэгтэй. Тийм. Гэтэ одоо үйлчлүүлэгчтэйгээ ингээ хараад ахад зарим хэсэг нь болохоор ерөөсөө үений тариал хийлгэн ингээ бүх асуудлаа шийднэ гэдэг нэг хэсэг нь ингээ нэг туйл болоод байгаа байхгүй. Нөгөө туйл нь үений тариа бол аюултай ерөөсөө хийлгэж болохгүй гэснийг ийм туйл байгаа тий. Тэгэхээр ерөөсөө тийх боломжгүй байхгүй. Та эмчтэй итгээд тий эмчийнхаа зөвлөгөөг дагахыг би бол зөвлөмөр байгаа. Тий. Яг тэгэхээр эмч бол тухайн хүний оншийг тодорхой тавиад за энэ хүний хүнд бол үений тарилга тохиромжтой. За яг энэ оншин дээр яг энэ үе шатандаа хийхэд яг үе шатанд болж байна. За тэнгуүтээ яг энэ хүнд ийм тариа бол үр дүнтэй гэдэг ийм саналуудаа өгдөг. Гэтэл манай иргэд бол өөрсдөө тэр шийдвэрийг аягүйх гаргаад ингээ явах нь илүү нөгөө өөрийнх нь өвчнийг хөндрүүлэх эсвэл тарилга үр дүнгүй байх ийм шийдлүүдтэй болоод байгаа. Ерөөсөө үений тарилга дангаараа хийгээд бүх асуудлыг шийдэх шийдэл бол биш ээ. Тэгэхээр хүмүүс маш үнэтэй үений тарилга хийлгэнгүүтээ одоо миний 10 жил өвдсөн өвдөлт итгэждэг гэж бодоод байдаг. Гэтэл энэ бол тийм биш ээ. Энэ бол зүгээр цогц хийдэг эмчилгээний нэг хэсэг л аахгүй үений тарилга гэдэг чинь. Үений тарилга гэхээр бодогдоод байна л да. Бусад үед дээр хийгдэх их хүмүүс үений тарилга гэхээр өвдөг гэж бодоод байдаг шүү дээ. Хэлгүй яах вэ? Ер нь бол айгүй олон үед бүх үед тийм. Одоо ерөөсөө хамгийн төгөмөл хийж байгаа нь өвдөг байна тий, түнх байна. За мөрний үе байна, шагаа байна тий. За хурууны шивнүүрүүд байна. За эрүүний үеийн хүртэл хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь бол маш түгээмэл асуудал. Яагаад бид нар өвдөг гэж бодоод байна гэхээр манад өвдөгний остеоартрит буюу өвдөг яс үеийн өрөслийн өвчлөл их байгаа учраас тэр үеинд л хийгдээд байгаа юм шиг харагдаад байгаа боловч ер нь маш түгээмэл. За. Ямар сонирхолтой юм бэ? Тэгэхээр тарилга хийхэд мэдээж одоо орчин үед чинь одоо эхо энэ төр хэрэглэж байгаа тий. Тий. Одоо энэ тарилга хийхэд бол зөв техникээр гэж би хэллээ шүү дээ тий. Яг зөв техникээр гэхээр үе гэдэг чинь өөрөө маш нарийнхан завсар ахгүй тий. Тэгэхээр үений тарилгач за би дараа нь үений тарилгын төрлүүдийн талаар ярьж өгье тий. Айгүй олон төрөл. Гэтэ үений тарилгыг үений завсарт хийдэг байгаа, яг булчинд хийдэг байгаа, холбоос луудлуу хийдэг байгаа. Тийм олон төрлийн тарилга. Тэгэхээр нөгөө тэр үений завсарч нарийнхан жижиг гэн. За тэр холбоос шүрмэс бас тодорхой жижиг гэдэг. Тэгэхээр энийг тэмтэрж хагаад ингээд сохроор хийх бол бас маш хор хөнөөлөлттэй байхгүй юу. Тэгэхээр бид нар мэдрэлийн судастай арин эсвэл цусны судас руу хийж галтай. Эсвэл яг бай зорилтод тэр завсар луугаа ч юм уу яг зорьсон хэсэг рүүгээ орохгүй байх ийм нөгөө сул талтай учраас яг нөгөө нэг C10 буюу эрентгийн хяналттай юм уу эсвэл эхо хяналттай ихэд яг бай эдэ оноод тэр тариаг оновчтой болгооч болтолтой. Дээр нэмэг маш олон төрлийн хүндрэлээс сэргийлж чаддаг. Тий. Тэгэхээр ер нь бол тарилга хийлгэж байгаа бол та хийж байгаа газар ч ямар нэгэн гайттай буюу хяналттай, эхо хяналттай юм уу, эрентгийн хяналттай хийх ёстой гэдэг. Ер нь маш мэрэгжлийн хүмүүс хийх ёстой байна гэж л ойлголоо. Натурмед сэргээн засах, уламжлалт эмчилгээ, нойр хөдлийн оншилгоо. Эмчилгээний төв нь Улаанбаатар хотоос 24 км зайд Найрамдалд байгалийн үзэсгэлэнт газарт Нарсан ойн захад байрладаг. Мөн салбар амбалтаар нь 13 дугаар хорооллын GP Ops-ийн 4-5 давхарт байрладаг.
Эмчилгээний тааламжтай орчин, тав тухыг үйлчлүүлэгчдээр мэдрүүлэх, эко, цэвэр бүсэд байрлахаас гадна туршлагатай, мэрэгчсэн эмч, совилогч, хөдөлгөөн засалж, хөдөлмөр засалж, хоол зүйч, эмнэлэг зүйн мэрэгчсэн тогооч зэрэг 108 мэрэгчлэнээс бүрдсэн чадварлаг хамт олон ажиллаж байна. Манай төв нь сэргээн засах болон уламжлалт хангах ухаан, нойргуудлын оншилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тухайлбал түгээмэл тохиолдох, мэдрэл сүлдэл, нойргуудэл, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд, үе мөчний архаг үрвсэл, насны шимт хичээл дэмжих, тамир тэнхээ сайжруулах, гэмтэл болон харвалтын дараах чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, чадвар алдалтыг бууруулах эмчилгээ хийдэг. Мөн тархины харвалтын дараах байдал, үе солих, мэс заслын дараах сэргээн засах эмчилгээ, үе мөчний өвдөлт, хүзүү нурууны архаг өвдөлт, мэс заслын дараах эмчилгээ, тулгуур эргэтэн, яс, үе, булчин, шөрмөс, холбоосны эмгэг зэрэг өвчнүүдийг эмчилж байна. Бас нэг тохиолдол санах юм байна. Нөгөө үений одоо таны хэлснээр тэр нөгөө шөрмөс холбоосон дээр нөгөө пролотерапи гэж хэлсэн. Тэнгүүд нөгөө сахартай ч хүн байсан уу, альскул бохир орсон уу, тэгээд өрөвсөд идээсэн тохиолдол зөндөө болчихсон санагдаж байна тийм. Дөрвөн төрлийн тарилгыг төлөөлөд яри. За эхнийх нь болохоор кортикостероид буюу гормон гэж нэрлэдэг байгаа тийм. Гормон бол одоо Монгол тиреамсулон гэдэг төлөөллөөр нь бид нар хийж байгаа. За энийг бол өвдөлтийг аягүй сайн намдаа, өрөвслийг намдаа тийм зорилгоор л хийдэг байхгүй. Тэгэхээр одоо жишээл спортын гэмтлүүдийн үед хэрэгжилж байна тий. Спортын гэмтлүүдийн үед одоо үе хавцсан, өвдөлтийг намдаах гэж. За түрүүний тэр остеоартритийн үед болохоор бас өвдөлт хаванг бууруулах гэж эдгээр хийж байгаа. Хурдан хугацаанд үр дүн өгдөг ийм сайн тариа. Гэхдээ муу нөлөө нь болохоор эргээд үений мөгөөрсийг одоо тэр нөгөө нэг сүнэрлийн процессыг нэмэгдүүлдэг. Тийм муу нөлөөтэй. За дээр нь булчин шөрмөсөнд хийх юм бол нөгөө булчин шөрмөсний уян хатан байдлыг алдагдуулаад гэмтэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Ерөөсө булчин шөрмөсөнд шууд утгаараа хийдгүй юм тариа аахгүй тий. Яг ойролцоох хэдүүд нь ч юм уу, завсарт нь ч юм уу хийхдэг. За дараагийнх нь болохоор хамгийн түгээмэл хэрэглээд байдаг бид нар үний шингэн гэж нэрлэдэг. Тэ үний шингэн гингүүд хиалурон ацид гэдэг одоо олон улсын нэршил байгаа тий. Хиалурон ацидыг бол одоо остеоартритийн үед хвшлээ хийж гин тий. За тэрнээ найрлага нь хиалурын болон глюкозаминд байдаг учраас одоо тэр нөгөө нөхөн төлжилтийг сайжруулах, за үений гулгамтгай чанарыг нэмэгдүүлэх, за өөрөө дегенератив буюу хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах ийм зорилгоор хийж байгаа тийм. Энийг одоо өвдгөнд гэлтгүү айгүй олон үеуд бас хийж болж байна. За дараагийнх нь гэх юм бол одоо нөгөө проло эмчилгээ буюу одоо хүний өөрийнх нь ортобиологийн тарилгууд гэж олон улсад нэрлэдэг. Хүний өөрийнх нь шингэн, физиологийн шингэн буюу биологийн шингэнтэй ойролцоо шингэнийг хүнд тарихыг хэлээд байгаа. Энэ дотор айгүй олон янз. За пролог гэдэг нь болохоор одоо жишээлбэл тэр декстрозын уусмал ч юм уу тий. За пролог глюкозын уусмал харин за дээр нь PDR нь байж гин. За энэний нэг нэр төлөөлөгч нь болохоор PRP гэж бид нэрлэдэг. PRP байж тий. PRP чи юу лээ гэдэг шиг нөгөө нэг сасагчтай зарлаа хайлаа жоохон тавчлаа тамих хэлгүүгээр явал эдсэн сэргээдэг өөрх нь гэсэн үг тийм. Одоо саяын энэ тарилгууд болохоор яг өөрөөс нь ялгаж авсан цусны сэв хүнээс яг өөрөөс нь одоо жишээл дорж ханд гэдэг хүнээс өөрөөс нь аваад өөрт нь тарина. Тэр минийхийг бол биш те. Тэгэнгүүт тэр ямар зорилготой гэхээр одоо бид нар чинь ингээд нас явах тусам хөгшрөлийн процесс явагдаж штэ. Энд чинь ганцхан арьс хумс өсөнд илэрхгүй. Энд чинь дотор бидний үе мөгөөс бүх юм илэрч байгаа те. Тэгэхээр эргээд бид нар тэрнээсээ нөгөө нэг сэвингийн аваад тарингууд тэр процессыг удаашруулад эргээд нөгөө үүдэл ис үүсэх, шинээр ис үүсэхтэй шин судасдах үүсэх буюу регенерацийн процессыг сэдээдэг, залуужуулах процессыг сэдээдэг байхгүй. Тэгэхээр өөрөө өөрийнх нь бие махбодоо өөрийгөө эдэх процессыг сэдээж өгч байгаа гэж ойлгож байна. Тий. Тэгэхээр яг нь ер нь бол проло эмчилгээний дараа, PRP-гийн дараа тэрийг сэдээж өгч гэхээр баг зэрэг өрсөл явагдах, баг зэрэг өвдөлт нэмэгдэх тийм шинж тэмдгүүд бол илэрхийд хэвээ. Тий, хэвээ. Гэхдээ тэрнийхээ дараа буруу арга хэмжээ авсан юм уу? Эсвэл тарих үеэр нөгөө халдвар хяналтынхаа дэглэмийг баримтлаагүй юм уу? Олон шалтгаанаас тэр нөгөө боглоо үүсэх хідэлэх тийм хүндрэл бол байдаг гэсэн үг. Тэгээ хоёлаа эхнийх нь даавар хийсэн, дараагийнх нь гиалураны хүчил буюу шингэн нөхсөн. Гурав дахь нь проло нь болохоор хоёр төрөл. Тэгээ проло нь одоо нэгдсэн өөдөлөөс PRP, декстрос эдрийг нийлүүлээд пролотерапи гэж нэрлэдэг байхгүй. Яг одоо бид нар хүмүүсийн мэдж байгаагаар бол одоо азон тарилгач гэсэн энд орно тий. Хүмүүсийн мэдж байгаагаар болохоор PRP байна тий.
PRP байж гин. За үүдэлс байж. За энэ дөрвийг бол одоо манай Монголд хамгийн түгээмэл үн буюу үний завсар булчин шүрмсэнд хийж гинэ гэж ойлгож байна. Тий. Тэгвэл одоо ингээд бүгд өөр өөрийн зорилготой тий. Одоо жишээлбэл гормон өвдөл төрөслийн намдаах зорилготой тий. Хялбар нь болохоор үний гулгамтгай чанарыг нэмэгдүүлэх, үеийг тижээх тий. Мөгөөсийг тижээлээр хангах, одоо тэр хөшөлтийн процессыг удаашруулах тий. Өөрөөс нь хялбарын үүсэх процессыг сэдээх гэх мэт юм давуу талтай бол юу нь болохоор PRP үүдэлс хоёр нь өөрөө өөрийнх нь эдгэрэх процессыг сэдэж өгч өөрөө нь эдгээлүүлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр хамгийн аюулгүй хамгийн үр дүнтэй нь бол уул нь тэр хоёр тийм. Гэхдээ дөрүүлээ сайн юм шиг боловч өвчнөөхөө ямар үе шатанд тархаас шалтгаалаад дөрөв өөр нөлөө үзүүлдэг байхгүй юу? Тий. За энэгээр ингээд жишээ аваад яри тий. Ингээд жишээ аваад ирэнгуй за яс үеийн өрөвсөлтөд ингээд бодъё тий. Яс үеийн өрөвсөлтөд 60 настай бид нар хүн ирлээ. Тэнгүүд энэ хүн маань остеоартритийн 2-3 дахь үе шатын хүн байлаа гэж бодъё тий. Тэнгүүд ингээд ийм өвчтөд одоо 3-4 жил явсан хэрнээ сая нэг юм ачаал аваад одоо настай хүмүүсийн тэмцээнд орж байгаа ч юм уу тий. Үеийн хавтаа эсвэл гадаадад их халахаа үеийн хавтчаад ирсэн байна. Эхний ээлж нь манаа дээр тий. Тэгэх юм бол би энэ дөрөв тарилга айлын сонгож тарих вэ гэхээр өвдөл төрөслийг дарахад нэг төрөний зорилго учраас жишээлбэл юугаа тарина. Кортикостероид буюу гормоныхоо тарилга тарих. Жишээний сонголт нь бол юм болж байгаа байхгүй. Гэтэл энэ хүний өвдөл төрөсөл бага байгаа тий. Үений нужигнаа шажигнаа их эсвэл одоо нэг үе шатны таймжрангуй нэмэгдэх гээд байгаа бол би глюкозамина тарьдаг ч юм уу тий. Иймэрхүү үе шаттай. За эсвэл нэгдүгээр үе шатны мөнийг хоёрдугаар үе шатанд байх юм бол би өөрийнх нь нөгөө эдгэрэлтийн процессыг нэмэгдүүлэх зорилгоор үүдэлс юм уу PRP санал болгож юм тий. Ингээд нөгөө өвчнөө үе шат тухайн үед ямар шинж тэмдэг илэрж ийн ямар зорилготой байна гэдгээс шалтгаалаад тарилгууд өөр өөр байдаг шүү. Тэрнээс одоо хиндор цанд эмч нэг үүдэлс хийлгэж ирчээд би тэрийн дуурайгаад үүдэлс хийлгэх нь үр дүнтэй гэсэн үг биш. Тэ бас ингүүд чи PRP хийлгэнгүүтээ тэр нь хавдаад өвдсөн бол надад бас тэр нь аюултай гэсэн үг бас биш тэ. Тэгэхээр яг тухайн хүнд тохирсон байх ёстой. Тэгээд яг үений тарилгыг би бол одоо ингээд тарилга хийлгээч, битгий хийлгээч гэж сурчилмаарг байгаа. Зүгээр тарилга дангаараа юу ч хийдэггүй шүү гэдгийг л би ойлгоорой гэж бодож байгаа. Яг тэгэхээр тарилга чинь зөвхөн юм цогц эмчилгээний нэг хэсэг байхгүй тий. Бид нар одоо ингээд одоо цайгаар ярих юм бол тий зөвхөн ус байгаа цай болдгоо шүү дээ. Тий маш олон идэ, давс, сүү ч юм уу тийм олон юм байж цай болдог. Тэрнтэй адилхан эмчилгээний чинь нэг л хэсэг тий. Тэгэхээр та нар зөвхөн тарилга хийлгээд үр дүнтэй болно. Тарилга хийлгээд аюултай болно гэж бити юм нөгөө туушраараа л гэж л. Тийм байна. Хүмүүс чинь гэдэг чинь тарилга хийлгээл л одоо зүгээр болчих. Ер нь бид нэр эдгэрхтэй ч хурдан эдгэрхийг хүсдэг. Тэгтэл өвдөгтөө ямар хугацаа зарцууллаа тий эдгэрхтээс хугацаа зарцуулах шаардлагатай байдаг шүү дээ. Тий. Яг үнэ энэ дээр хэлэхэд бол одоо хүмүүс 10 жил өвдөж маш хурдан хугацааны үр дүн хүсэж байна. Гэтэл бизнестэй одоо тэр тарилга үйлдвэрлэдэг компаниуд бизнесэл компани тэд нар яг тэрийг зарж байгаа байхгүй. Тэ яг тэр хүний хүсэж байгаа хурдан хугацааных нь үр дүн өгөх хэмээг зарж байгаа байхгүй чинь бизнес. Гэтэ эрүүл мэнд гэдэг чинь эцэст тийм хурдан хугацааны юм биш байхгүй. Тэгэхээр бид нар тэрэнд автаж тэрэнд хит их туушарч болохгүй юм байна. Тэгэхээр миний саяны айлснаар бол одоо маш их онцлогоос шаардлагатай байна гэж ойлголоо. Тэгээ бид нөгөө бүдүүн бараг амд амцсан яриагаар биш гэж одоо жишээ нь би болохоор ингэж сонсчихсан аахгүй 60-аас дээш насны хандл үе рүү тарина тэрнээс иш доошоо тарихгүй гэжсэн. Тэгтэл ч одоо нөгөө гүйлтэр хичээллийг л нэг одоо 40 мөчтөө ч юм уу хүн эхлээлтэй дасгалтыг бэлтгэлгүй эхэлжингүүд тэр өвдөгний үеийн жишээ нь гимтчиж болж штэ. Тэгэх юм бол одоо тэр кортизол гормоно даавраа болол тэ үе рүү тархаас өөр аргагүй юм штэ өрсдөд орж байгаа. Тий өвдөлт өрөсөл их байгаа тохиолдолд бол бид нар тархаас өөр аргагүй болдог тий. Гэхдээ яг тухайн үед ямар юу хэрэгтэй байна. Тэрээс өвдсөн хавцсан болгон тарих шүү дээ. Хурдан хугацааны үр дүн хэрэгтэй юм. Бид нар юуг яг шийдэх гээд байгаа тэр айгүй чухал. Тийм байна. Тэгэхээр мэрэгжлийн эмчд үзүүлээд заавал онцлогоо хэрэгтэй. Тэгээд тэр ариун нөхцөл дээрээс нь тэр эхо хяналт те яг байгаа онсон эмчилгээ чухал. Гэхдээ эн чинь нэг л эмчилгээ шүү дээ. Тухайн үеийг гэдэг мессежийг авлаа те. За одоо нэг кейс тохиож таних уу? За тийм. За нэг эмч ингэсэн байна. Одоо өвдөгний тайвны өрөвсөлтөө 4-р зэрэгтэй тэгснээ үений тарьлагчаа одоо хүмүүс бизнес олох гэж л одоо нэг юу мөнгө олох гэж л тарьчих гад идэг. Би чинь одоо залуухан 30 эдтэй юм чи одоо ерөөсөө юу яахгүй тарьлага хийхгүй дасгал хийгээд шийдчихжээ. Энэ зөв үү буруу юу?
За тэгэхээр энэ дээр би бас олон юм тодруулмаар энэ тий 30-д настай хүн өвдөгний үеийн остеоартрит 4-р үе шатанд орсон байна гэдэг бол энэ бол жамаараа яваагүй. Тий тоогны остеоартрит тий магадгүй нөгөө бага насны гэмтэл юм уу олон жилийн давтагдсан гэмтэл юм уу том хэмжээний гэмтлийн дараа ийм эрт ийм өөрчлөлтөнд ордог байхгүй тий. Тэгэхээр ер нь бол 4-р үе шат гэдэг бол угаасаа мэсцлийн үе шат. Тий. Тэгэхээр яагаад эмчнэр мэсцлийг зөвлөд гэдэг юм бэ гэхээр өөр эмчилгээнд үр дүнгүй болсон үед л мэсцлийг зөвлөдөг байхгүй. Тэгэхээр хүмүүс одоо мэсцлээс цутаагаад яваад идэг тий. Гэтэл өөр эмчилгээнд үр дүнгүй болсон учраас эмчнэр тухайн үнд хамгийн оновчтой эмчилгээг санал болгож байгаа юм тэр тий. Гэхдээ энэ хүн 4-р өвчтөнд орсон бол хаалгаа их ёстой. Гэхдээ тухайн хүний нөгөө хувь хүн тохирсон байдал гэдэгс энэ хүн өөр шалтгаанаар мэсцэлд орох боломжгүй байх тохиолдол байдаг. Жишээлбэл илэгний өөрчлөлт, цус бүлэгнэлтийн эмгэгтэй за өөр яадгийн тэр өөр айгүй олон мэсцлийн айдас ч юм уу өөрөө өсөхгүй маш ихээр өсөхгүй байх ч юм уу олон айдсуудаас болоод мэсцлээс татгалздаг. Тэгээ энэнд бол бид нар бас уян хатаа хандах хэрэгтэй байхгүй. Тийм тохиолдолд бид нар үений тарилга хийж болно. Гэтэ үений тарилгыг ганцхан эмчлэх гэж хийдэг байхгүй. Энэ тохиолдолд бид нар хөнгөвчлөх гэж ойлгож байна тий. Тэгэхээр хөнгөвчлөх гэж бас хийх боломжтой тий. Тэгтээ хүмүүс мэсцлээс цутаагаад үений тарилгаа хийлгчээ энэ ямар үнэтэй байсан ч тэр бол шийдэл биш л гэж хэлэх гээд байна. Тий. Тэгэхээр одоо наад хүн чинь жишээлбэл дасгалыг зөвлөж гэдэг чинь аюул сонгож гэдэг чинь аюул зөв. Одоо жишээл тэр үеинд гарсан өөрчлөлт бол ганцхан тэр үений мөгөөс илэгдэх, үений шингэнгүй болох өөрчлөлт байдаггүй байхгүй. За тэрнийхээ өвдөлтөөс болоод юм уу эсвэл нөгөө эргээд нөгөө эргэн тойрны булчин холбоосын сулралаас болоод юм уу дээр хичээл өгсөн айл нь бие бинийгээ нөхцөлдүүлсэн байж болно. Гэхдээ энэ чинь бүгдийн засчээж тэр үений асуудлыг шийдэх болохоос биш ганцхан тэрэнд өглөө тариа хийснээр эргэн тойрных нь асуудал шийдэгддэг байхгүй. Одоо бид нар ингээд нөгөө хүмүүс болохоор эмнэлэгт эрэхтэй өвдөлтөд нандаалах гэж ирдэг. Өвдөлт нандаах бол асуудал биш гэж хэлээд байгаа шүү дээ. Өвдөлтийг бол нандаах шүү. Бид нар ямар зорилгоор хийх вэ гэхээр тэр үеийг завиргүй байлгаад тэр үеийг өвдөлтгүй байлгаад тэр үеийг хөдөлгөөний хэвийн байлгаад тэр хүн өөрөө чөлөөтэй явдаг болоход бидний зорилго. Чөлөөтэй нийгмийн амьдралд орох, чөлөөтэй ачцээгээ цэцэрлэгээс нь авах тий, чөлөөтэй хөгшчүүдтэйгээ одоо салхинд алхах ч юм уу тэр боломжийг олох нь бидний зорилго болохоос ш тэр өвдгийний өвдөлтийг нандах бол үнэндээ зорилго биш аахгүй. Тэр чинь богино хугацааны нэг юм шинж тэмдээг л дарсан эмчилгээ. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар өглөө тариа хийснээрээ бид нар тэр эргэн тойрных нь булчингийн хүчийг сайжруулж чадахгүй. Тэгснээрээ яах вэ? Тэр хүн явдаг болж чадахгүй байхгүй. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр тэр тарилга ганцаараа шийдэл биш байгааз тий өөрөөр хэлбэл зогцоороо явах ёстой. Тий тэр тарилгаа хийх ёстой юу? Хийх ёстой цагт нь хийн. Эргээд араас нь тарилга хийдэд хамгийн үр дүнтэй болдог вэ гэхээр тохиромжтой тарилгыг зөв цагт нь зөв техникээр хийгээд араас нь тохиромжтой сэргээн цахимжлэгээ хийжээж маш сайн үр дүн зохицоор. Тэгэхээр өвдөлт ашигтай хэрэгтэй гэж сонсчихсэн сая санаанд орлоо л доо. Одоо өвдөлтөө дарчаар нөгөө өвдөлт нь мэдрэгдэхгүй болохоор буруу хэм маягаар явсаар гад тухайн үений гэмтэл одоо нэмэгддэг гэж сонсч илоо. Яг үнэ. Өвдөл гэдэг чинь ерөөсөө бидний бие махбод өөртөө гэж дохио штэ тий. Яг энэ хэсэгт минь анхаарат өгөөч тий. Би энэ хэсэгт анхаарал халамж хэрэгтэй байна гэдгийг л бие махбод өөрөөр хэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрэнгүүд одоо бид нар хүүхдээ уйлангууд одоо за нялх хүүхдээ байлаа гэж одоо хүүхдээ уйлангууд бид нар яадаг штэ за памперс нь шээстэй байна эсвэл өлсцэн болов өвдцэн болов гэд тэдний хайхах оронд амын тагалчаад байвал яах вэ? Тэ тэр шийдэл мөн үү? Яг тэр шиг өвдөлтийг тэгээ шууд блоклчод байх нь яг л тийм шийдэл хийж байгаа гэсэн үг байхгүй бид нар тэ нэг ёсны яг шалтгааныг арилгах хэрэгтэй энгийн үгээр хэлэхэд за нөгөө талаараа болохоор тэр өвдөлт маань одоо жишээлбэл саянд бид нар яг үе ярьж байгаа өвдөгний үеин дээр тэ өвдөжин гэдэг маань нөгөө үе маань хоорондоо юу яагаад байна нөгөө хавиралдаад байна мөгөөрсөн дээрээ ачаалал өгөөд байна энэ бүхнийгээ хэлээд байгаа байхгүй тэгэхээр нөгөө бусад юмнуудаа сайн янзлах хэрэгтэй өөрөөр хэлбэл булчингийнхаа хүчээ сайн байлгах хэрэгтэй үеийг доктортой ойлгох хэрэгтэй тий за жин эргүүл хооллолт нойр стресс гэх мэт юмнуудаа зохицоор нь л шийдчихээ тэр үений байдал сайжирч нөгөө хүний амьдралын чанар буюу өдөр тутмын амьдрал нь сайжирнаа л гэсэн. Бидний зорилго бол тэрийг сайжруулах байхгүй сэргээн цахимжлэхний зорилго. Тийм. Тэгэхээр манай иргэд маань богино хугацааны үр дүн өсөд тийм ээ тий. Яараад. Түрүүний таны хэлснээс бас ингээл миний нөгөө шаганда гэмтэл авчихсан байхгүй. Тэнгүүд нөгөө ахилийн шүрмэс гэдэг чинь арийнхан чангарчангууд би ерөөсөө өвдөд явж чадахгүй юм билээ. Тэнгүүд
нөгөө би бас үзүүлж байгаа ш дэмжлэгтэй. Тэгсэн чинь ингээ нөгөө шагааны хоёр талын нөгөө юу чи гимтлээс болоод суларчд юм шүү. Холбоос нь суларч. Яг үнэ. Утга нь яриад. Тэнгүүд хайдлынхан чангарчаар нөгөө тэнцвэртэй байдал нь алдагдаад тэг би гიშгэж чадахгүй байгаад юм шиг үлээ. Яг зөв. Тэгээ хайдлаас сулсан чи зүгээр болсон. Энэ талаар хүмүүс их байдаг байх гэж бодоод энэ зовиртой хүмүүс та тэгэхээр энэ талаар мэдээлэл өгч л хоо. Яг зөв. Одоо тэгэнгүүт нөгөө өвдөд байна гэдэг чинь тэр үеийн дээр ачаал авахгүй байгаа чи гэдгийг хэлээд байгаа байхгүй тийм. Гэтэл өвдөөсөөр л бид нар яваал энэ явсаар идэл яах вэ? Нөгөө ахиалаа таслаа шүү дээ. Тийм дураа чангараад байгаа юм чинь. Угаасаа л тэр чинь тэгэх гээд л байгаа байхгүй юу? Тий. Тэрийг бид нар хилээд байгааг бид нар орчуулж ойлгож авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар тэрэн дээр пауз аваад аян чи болохгүй байгаа юм байна. Мэргэжлийн эмчид үзүүлээд за тэнгуү саяын тэр суллахаас гадна тэр чангараад богиносцсон баг нь суллаж өгсөн байна тий. Эсвэргээрээ нөгөө суларцсан байгаануудын чангалах буюу одоо сайн дасгал хийгээд бэхжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ингээ яг ингээд доктортой болох хэрэгтэй арга барил шиг. Тэр тэгтээ одоо юу сунцсан юм чинь чангалах боломжтой. Ер нь бол яг зэргээсээ шалтгаална тий. Эсвэл нэгдүгээр зэрэг ахмад бид нар хөдөлгөөнийг хориглох, уян боолт хийх, гипс хийх гих мэт шалтгаан гих мэт арга хэмжээнүүдээр буцаад бүр ингээ 3 дахь зэрэг байгаад ингээд нөгөө бүр архаг болцсон бол мэдцлийн аргаар тэрийг холбоос хийж авах боломжтой байхгүй. Ямар ч гэсэн тэгээд орхиж бол болохгүй. Тэгэхээр бид нар эргээд нөгөө яг нөгөө харьцангуй бага байсан учраас чангарсан эсийг нөгөө нэг суллаад ирэнгүүт тэр шинж тэмдэг дарагдчихжээ. Бүр их байгаад тэгээ яваад юм илүү том гэмтэлт учрах аюултай харин чадахгүй мэлээ. Тий. Өвдөлтөөс гадна яах вэ гэхээр нөгөө холбоос мань сул олцсон тохиолдолд нөгөө шагааныхаа үеийг хамгаалж чадахгүй гэсэн үг. Тэнгүүд эвгүй гişүнгүүд нөгөө сунцаар тасарна. Ийм том гэмтэл учрна. За дээр нэмээд эргэн тойрон шагаа үеийг бүрдүүлж байгаа яснууд мэд гэмтэх юм аюултай байхгүй. Тэгэхээр өвдөлт гэдэг чинь нэг талын ашигтайгаас анхаарлыг тийшээ татаад эмчилгээ хийлгээд эсвэл тэр өвдөд байна гэдэг чинь тэр хэсэг газар ингээд ачаал өгж болохгүй л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Шагааны одоо үе гэмтэж байгаагүй хүмүүс Монголд арга байд юм уу те? Байхгүй те бүгд ингээд эвгүй. Дандаа зөөлөд гэмтэл ясных биш вэ гээл тэгэл хүмүүс ч нөгөө гамаа барихгүй хөдөлчөөд идэв чинь бүр хоёр шагаа хоёлаа гэмтчихсэн мөртлөө хоёлаа идэх гэж бүр сараас илүү хугацаа зарцуулчихсан байхгүй. Тэгэхээр иймэрхүү тохиолдолд одоо жишээ нь тарилга эмчилгээ байдгүй одоо шинэхэн гэмтлийн үед дараа нь байлгүй яах вэ? Яг наадхан чи одоо ингээд яг эд хавдартай ийм байгаа тохиолдол яг нь ер нь бол бидний стандарт эмчилгээ хөдөлгөөнийг хязгаарлал, даралтаа болт хий, одоо гипс 50 эсвэл уян болт хий гэсэн ийм нөгөө одоо тэгээ өрсөлийн эсрэг юм уу төрөх гэсэн ийм стандарт залт. Гэтэл онцгой тохиолдол байна. Одоо тэгээ юу гадагшаа явах гэж байгаа. Эсвэл нэг ийм алхах явах шаардлага гарсан. Тийм тохиолдолд бид нар яаралтайгаар нөгөө ууж төрөхөж хэрэглээд байгаа дааврынхаа бэлтгэлийг тарих боломжтой байхгүй яг тэр хэсэг газарлаа тарих боломжтой. Тийм бол тий илүү хурдан өрдөө өгнө гэсэн. Өрсөлөөс бурч тий. Энэ дээр бол нэг тийм давуу талтай. Бас энэний бас нэг сул тал байдаг. Тамирчид яг ингээл хийлгээл тэмцээнд ороод идэх байхгүй. Энэ бол маш аюултай. Эргээд хурдан шинж тэмдэг дараад хурдан зовирг болоод орж байгаа боловч тэр үеийг илүү том гэмтэл учруулах бид эрсдэлд оруулж байгаа. Тий мэдрэг болчих уу? Юу одоо тэр нөө сул байгаа хамгаалтгүй л үеийн дээр бид ачаал өгөл тоглоод байна гэсэн үг. Өвчин намтцсан. Тий. Тэгээд тэр холбоос хэвэндээ ороогүй байгаа тохиолдол тий. Тэгэхээр тэр ус. Дээр нэмээд нөгөө бид нар чи яаралтай тохиолдолд дандаа гормон идэг гэж ярьлаа шүү дээ. Гормоны чи сөрөг нөлөө нь болохоор тэр нөгөө булчин шүрмэсний уян хатан чанарыг алдагдуулаад тасрах аюултай байхгүй. Жишээлбэл одоо ахилийн шүрмэс тасардаг олон шалтгаануудын нэг нь тэр ойролцоо яг тэр шүрмэслөө гормон илгэсэн тохиолдол тасрах нэг аюул болдог байхгүй юу? Тий. Тэгэхээр энийг аягүй сайн явахгүй хурдан хугацааны үр дүнгээс олоод ирээдүйн том карьераа дуусгах аюултай тамирчид аягүй хурдан үр дүн яадаг ер нь үзүүлэл би одоо маргааш тоглолтоо яах вэ гэдэг байхгүй тэр аягүй хэцүү тий. Тийм ээ. Тэгээ бас санасан чатагч гэж магадгүй юм байна тий. Тэгэхээр өөр ямар үеинүүдэд одоо би одоо шааг болдгоо хал гэж бодсон чинь хийлгэж болд юм байна шүү дээ тий. Өөр түгээмэл хийгддэг. За түгээмэл хийгддэг юм бол одоо мөрний үеинд авих тари хийх чинь тий. За мөрний үеинүүд сая миний түрүүний дурдсан дөрвөн тари дөрүлээ хийгдэнэ. Одоо нөгөө үений шингэнгүү болсон тохиолдолд нөгөө глюкозамина хийж болж байна. За үе ингээ хавдаад өрсөцсөн дотроо өрслийн шингээ хурцсан хурц мөрний өсөлтөд байгаа тохиолдолд гормон буюу триамсилоно хийж болж байна. За одоо хамгийн сүүлд нөгөө мөрний шүрмэснүүд авих урагддаг байхгүй. Спортын гэмтлээс гадна нас явсан хүмүүс нөгөө шүрмэсний уян хатан чанараа
алдагдсантай холбоотой эвгүй цуваа өмсөх те машиныхаа хойд судлаас юм авах гэх мэт хөдөлгөөнүүдийн үеэр мөрний өргөх жирэмснээс сэмэрч урагддаг. Тэгээ тийм тохиолдолд одоо PDR гэдэг нэг тарилга хийж байгаа. PDR бол бас поролон эмчилгээний нэг төрөл. Тий одоо нэг акулын мөгөөснөөс гаргаж авдаг гэж ярьдаг. Тэр яадгүй гэхээр нөгөө нэг тэр хэсэг газрын үүдэлс үүсэлтийг нэмэгдүүлнэ, коллаген үүсэлтийг нэмэгдүүлнэ, суцчлалтыг нэмэгдүүл. Тэнгүүт нөгөө сэмэрсэн шүрмэс маань өөрөө өөрийгөө эдгэх процессыг сэдэж байгаа байхгүй. Тийм тарилганууд жишээлбэл хийгдэж байгаа. Мөрчөө нөгөө нилээн нарийн нийлмэл бүтэцтэй маш чухал үе гэдэг чинь шүү дээ. Бүдэрч унаад буруу ингээд нөгөө тоолдсон чинь мөр өвдөд гараад аахгүй гэсэн тохиолдол байгаад маш их тий. Тэр мэрэгжлийн эмчид үзүүлээд бас шаардлагатай бол тариа хэлэх хэрэгтэйсэн юм шүү дээ. Яг үн тий. Зөв онцлогоогоо хийлгээд тэгээд тариа хэлгэж болно. Гэхдээ тариа бол цаажин гац шийдэл биш гэх байн хэлээд байгаа тий. Тэгээд нөгөө тариагаа хэлвлээ өвдөл дүрслийг намдаасан бол одоо далаацыг хэвэн болох, эргэн тойрны булчин шүрмэсний уян хатан чанарыг хэвэн болох, доктортой байдлыг хэвэн болох, хүчийг сайжруулах гэх мэт физикал терапи заавал хийх ёстой. Тэгжээ цогцолж. Тэр нөгөө маш их өвдөлттэй байгаа байхгүй тэр унсан хүн болохоор тэнгууд чинь хөдөлгөж чадахгүй ш. Тэгэхээр эмч маань магадгүй мэрэгжлийн үнд үзүүлэх юм бол өвдөлтийг намдааж аад физик эмчилгээ эхлэх юм тий. Тий. Яг энэс өмнө эхлээ заавал онцлогоо тий. Яагаад өвчөө? Нөгөө ясны хугарал байна уу гэдгийг нэг төрөнд үзэн тий. За эрдэнэтгэн зургаар ясны хугарлаа үзчихлээ тий. Тэнгүүтээ эргэн тойрны булчин зөөлөн эдэг бид нар эхоогоор үзэх бол тоо. Одоо үеийн эхоог гараад ирсэн тий. Эхоогоор үзэх боломжтой. Тэгээ энэ хоёр шинжилгээгээр бас мөрийг олох боломжтой. За эмраа хэлэх юм бол бүр төгс шинжилгээ бас байж болно тий. Эдрээгээ хийлгчээ тэгээ дараас нь тэр эмчилгээнүүдээ хийлгэнэ гэсэн. Гэтэ мөр ер нь маш сайн өрдөө өгдөг. Ямар ч хүнд ямар ч юутай мөр бол өрдөө маш сайн өгдөг. Тэгсээр нэ хамгийн их хугацаа ордог. Тэгэхээр юу яадаг штэ мөрчин асар их өвдөлттэй болохоор хүмүүс хөдлөхгүй ясараад нэгээд бүр гараа өргөж чадхаа хэлсэн гээ физик эмчилгээнд явж исэн тохиолдол их байдаг штэ. Тэгэхээр ерөөдөө бол маш сайн үзүүлэх ёстой юм байна даа л гэж бодлоо. Одоо жишээ нь тэр мөрөн хөдөлгөө болцсон тохиолдолд одоо тариа хийнэ гэж аах уу. Хоёул өнөөдөр тариа ярьж байгаа болохоор би жоохон тариа үзэх байсан. Тийм. Үний тариа үний тариа бол нөгөө нэг хөдөлгөөнийг бол сайжруулдаг үр дүнтэй тариа гэж ер нь бол дэлхийд одоохондоо гарч ирээгүй байгаа тий. Тэрээ тариа хийгээд яачдвал бүгдээрээ тариа хийгээд сайхан дасгалын оронд яач шүү дээ. Тийм байхгүй учраас гол тэр хүний асуудал нь юу юм? Зөвхөн хөдөлгөөн бол тариагаар ерөөс шийдэхгүй байхгүй. Тариа бүр огт хэрэггүй байж магадгүй тий. Гэтэл тэр хүнийх өвдөлт юм уу? Тэ эсвэл өрөвсөл юм уу? Эсвэл одоо үний шингэнгөө олцоод байгаа юм уу? Эсвэл урагдаа тэрийг нөхөндөлжүүлэх шаардлагатай юм уу? Тийм зорилго тариагаа сонгож. Хөдөлгөөнг бол хөдөлгөөнөөр л эмчилнэ гэсэн. Тэгэхээр одоо тарилгаа хийхэд одоо ямар үед хийх үү? Мэдээж шууд барьж аваад хийчихгүй гэдгийг бол ойлголаа. Аншлна. Гэхдээ одоо нэг тийм одоо тэдгээр зэрэг за мэдээж түрүүнээс хойш ярьсан л та өсөл ихтэй бол гэж ярьсан тий. Тэгэхээр онцгой одоо нэг юу за энэс цаашаа физик эмчилгээ явахгүй гэсэн тиймэрхүү тохиолдлуудад тариа хийх ч юм уу тий. Тиймэрхүү илүү дэлгэрэнгүүлж яриул. Харин тэгэхээр одоо хоёулаа яриаг өргөн болчиход байна л та. Жишээлбэл мөрч яриад, өвдөгч яриад, нэг кортикостероид яриад байгаа болохоор яг тэрийг тэгж ярихад аюу хэцүү. Зөвхөн нэгийг сонгож аваад ингээ яриул. Одоо чи түгээмэл эмчээ аялаа өвдгөөл ярьчих. За түгээмэл эмчээ өвдгийг ярьчих тий. За өвдөг байгаа тохиолдолд бол одоо өвдөгний нөгөө за хамгийн түгээмэл тохиолдог өвчин өвдөгний яс үений өрөсөл буюу остеоартрит тий. За тэр байгаа тохиолдолд бид нар дөрвөн үе шаттай өвчин тий. Тэнгүүт хизээ тариагаа хийх вэ? Хизээ хийхгүй вэ гэдэг талаар тий. За өвдөгний остеоартритийн 1-2 дугаар үе тий. 1-2 дугаар үе бид нар өвдөлт хэр их вэ тий. За тэнгүүт нөгөө нэг тэр хүний чадвар алдалтыг үнэлдэг байхгүй. Тэнгүүт өвдөлт одоо 3-аас доош одоо тэгээс 10 оноогоор үнэлэхэд буюу бага хэмжээний өвдөлттэй байгаад чадвар алдалтын өөрчлөлт гарч эхлэх юм бол тэр хүний эмчилгээ ерөөсөө л амьдралын хэм маягийн өөрчлөлттэй эмчилгээ. Өөрөөр хэлбэл та жингээ хас дасгал хөдөлгөөн хий одоо ингээд ийм гутал өмсгөн тохиромжтой ийм гутал тохиромжгүй гэх мэт тийм эмчилгээнүүд бол явчихж байгаа байхгүй юу. Тий. За эсвэл бид нар физик эмчилгээнд явж болно. Шаарлага хөдөлгөөний заслуулалтад явж болно. Гэхдээ эхлээд ер нь бол бид нар олон улсын жишгээр бол өвдөлтийн хүч 1-3 бал буюу бага хэмжээний өвдөлттэй байхад бол эмнэлэгт эмчилгээнд явахыг бол зөвлөдөг. Амьдралын хэм маягийн өөрчлөлт бол энэ асуудлыг шийднэ гэж үздэг байхгүй. За тэнгүүд 1-3 дугаар үе 1-2 дугаар үе шатанд байгаа мөртлөө өвдөлт нь 4-6. Тэ? Тэгээ тийм байх юм бол бид нар физик эмчилгээгээ заавал зөвлөнө тэ.
Тэгэхээр тэр өвдөлтийн хүч амьдралын хэм маягийн өдөр тутмын үйл ажиллагааг үнэлдэг одоо бид нар үнэлгээ гэдэгхгүй тэрний оноо өндөр байх эдэр чинь бидний эмчилгээний тактик сонгох аягүй чухал юм болчихж байгаа үстэй. За тэгэнгүүт хэрвээ 4-6 болоод өөрөө өөртөө үйлчлэх чадвар нь буураад ирэх юм бол бид нар нөгөө физик эмчилгээнүүдээ хийж эхэлж байгаа. За тэгэнгүүт физик эмчилгээн дээр юу их вэ гэхээр нөгөө өвдөлт шинж тэмдэг намдах шаардлагуудаа хийж эхэлнэ. За өвдөлт шинж тэмдэг намдахын зэрэгцээгээр хөдөлгөөн цэцлүүдээ авч явдаг. Хөдөлгөөн цэцэл бол энд маш үр дүнтэй. За тэгээд дээр нэмээд хэрвээ 4-6 дугаар өвдөлттэй байгаад хавантай эдэр байгаад өрсөл юм байх юм бол бид нар нөгөө кортикостероид буюу гормоно тарих боломжтой. Тэгэхээр манай амлалтаараа ирж байгаа хүмүүс дээр төгөөмөл ажиглагддаг юм байгаад идэв. Бид нар бол үнэ хэмдрүүлээд нөө багцаар ингээд санал болгодог байхгүй юу? Физик эмчилгээ чинь болохоор удаан хугацаа хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэнгүүд хөдөлгөөн засал дээрээ харьцангуй бас ингээд дасгал юм чинь ингээд авахгүй байх тохиол их гараад байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ганцхан багжиндаа найдчаад үр дүн баг гараад байгаа юм шиг санагдаад байна. Би чинь бас мэрэгжлэх биш болохоор тэгэхээр саяны тохиол өөр мэрэгжлэх болохоор тийм өөр мэрэгжлэх болохоор тэгэхээр саяны тохиолдол одоо чинь физик эмчилгээ хэр удаан хугацаар явах хэрэгтэй байсан бэ ч юм уу байдаг вэ ч юм уу тий. Тиймэрхүү талаар нь бас сонсогчдоо нэгэнд ярьж байгаа юм чинь гоё мэдээлэл. Яг тэгвэл одоо энийг ч бас хугацаар тодорхойлох хэцүү. Яг физик эмчилгээ шаардлагыг бол ер нь бид нар шинж тэмдэг дарах зорилгоор голчилж хийдэг тийм. Тэгэхээр чухал нь бол хөдөлгөөн цэцэл. Тийм хаваа хавдар юм уу өвдөлт байгаа юм уу тийм яг тийм ямар шинж тэмдэг байгаа өрсөл байгаа юм уу тийм тэрийг намдах зорилгоор тэр хизээ намдна. За шаардлага бол нэг ойролцоогоор 7-аас 10 хоног бүр хөлний хангалттай байдаг байхгүй. Үндсэн эмчилгээ чи хөдөлгөөн заслахгүй. Гэтэл хөдөлгөөн цэцлийг бид нар дасгал гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ дасгал биш тийм. Дасгал гэдэг чинь хөдөлгөөн цэцлийн зөвхөн нэг хэсэг байхгүй. Тэгэхээр эний чинь үнэлгээнүүд хийн тий хөдөлгөөн цэцэл дээр нэмээд мобилизац буюу тэр хүний гар заслууд хийж өгнө тий тэгээд барай шиг гэсэн үг үү? Тий яг барай шиг тэнгуут байг нөө болчин шүрмсийг холбоосыг сунгана чангалан тэр гараар яг тэр зөвхөн тэрүүгээр 4-5 жил сурцсан мэрэгчлэлтэн байгаа шүү дээ тий тэр хүн тэрийг хийн. Тэгээд дасгал явна. Тэгээ гэрийн програм энэ ч бүр цогц систем байхгүй тийм. Гэтэл тэрийгэ дасгал гэж одоо би гэртээ ич. Би дасгал гэртээ хөдөлгөөнтэй байдаг. Би угтаа ардаг ингэдэг гэдэг тийм. Гэтэл тэр хүн ямар дасгал хийх юм тийм. Жишээлбэл яагаад ингэ би энийг бүр онцгойлоод ихээр надад таардаг дасгал чамд огт таарахгүй. Тийм байна. Тэгтэл хүн тэрийгэ өөр нэгэндээ мэрэгчлээ зөвлөждөг. Эсвэл өөрөө дор мэдээд YouTube үзэж байгаа хийчдэг тийм. Гэтэл хөдөлгөөн цэлж яах вэ? Зөвхөн чамааг үзээ. Зөвхөн яг чиний хоёр өвдөгч нь ч өөр тий тэр үеийн чинь доктортой байдал далайц хүч бүх юмыг үзэж байгаа. За би эхлээ юуг нь сайжруулах уу гэх төлөвлөгөө гаргаа ажилладаг байхгүй. Зөвхөн далайц нь муу байна. За би далайцыг сайжруулъя. Дараа нь би хүчийг сайжруулъя. Хүч сайжруулсны дараа доктортой сайжруулъя. Ингэж явдаг болохоос бүхэл бүтэн тактик стратеги явж байна шүү. Тийм. Тэгэхээр тэрийгэ хийлэхгүйгээр ингэх нь тэр хүн өөрөө л эрүүл мэндэ охроож байгаа асуудал байхгүй юу. Тэгэхээр одоо яг ийм юмнууд аягүй их байдаг. Би одоо ингээл 20 хэдэн жил эмч хийж штэ тий. Тэгэхээр хэрэгдэд би бүр ингээ харамсаал идэг нэг асуудал ерөөс хугацаа зарцуулж чаддаггүй. Тийм. Их л завгүй. Завгүй тийм. Тэгэл үзүүлэл ингээл энэ үний эмчд үзүүлэл, сэргийн цагт үзүүлэл, гэмтлийн мэдцлийн эмчд үзүүлэл оншоо тодорхой болгож аваад цаасан дээр хвчүүлэл нэг торонд хийгээл тэр санаа намарчдаг. Тэгэл тэрийг аваад л нутглуугаа явд юм энэ хотод байдаг нэг айлд ороход тэг яад. Гэтэл тэр ерөөс огт идэхгүй байхгүй. Тэр чинь өгөөс тодорхой ойшин тодорхойгүй өвчин биш. Маш тодорхой 100% эмчилгээнд тодорхой өвчин байна. Ерөөс зориулт гаргачаас л гэж би бодоод идэв. Тэгэхээр яг тэрэн дээр эргээд хэн хохирох вэ гэхээр өөрчлөлөгч өөрөө л хохирдог. Яагаад тэгэхээр одоо ингээд нэг 7 хоног 10 хоног эмчилгээнд явахаар бас манай Монголын нийгмийн эдийн засгийн байдал хэцүү л байна л да тий. Тэрнтэй холбоотой за зардал мөнгөө бодоод ингээд болцдог байхгүй. Тэнгүүт эргээд тэр хүн одоо жишээлбэл чи явж чадахгүй л ажлаа хийж чадах уу? Чадахгүй шүү дээ. Чанар ч юм уу бэрхшээлтэй өвдөлтөөс олж шунахгүй болохоор чи цалингаа авч чадахгүй тий. Тэгэхээр чи хүүхдтэй ч юм уу өөртөө ч юм уу дуртай юмаа хийх бусад хэрэглээнүүд чи хязгаарлаад эхэлнэ тий. За явлаа гэж бодоход чи ингээд одоогийнх шиг чөлөөтэй явах биш хазганж явдаг эсвэл нэг ингээд бусдын туршламжтай явдаг бол чамд хэцүү юу тий. Яг тийм байдлаасаа болоод эргээд өөрөө эдийн засгийн байдлыг чинь дороотуулж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг тодорхой хугацаанд зориулт гаргаад эмчтэй итгээд тэл эмчилгээнд явах хэрэгтэй гэж ганцхан мэс засал эмчилгээ биш тий. За тэгэхээр кортизол гээл даавар гээл тариулна гэхээр хүмүүс жоохон муу гаж нөлөөтэй гэж боддог шүү дээ. Яс ширгэж н одоо тэгээд өөр юу гэдүүлээ тархална даралт гисэн ч юм уу. Тэгэхээр энэ талаар үеинд таригдж байгаа даавар эмчилгээнд маань одоо ерөнхий тийм хариу урвал хэрэг байт юм бол
Аха. Хариу бол байна. Яг адилхан. Гэхдээ ямар ч сайн эмч те үйлчлүүлэгчтэй хайртай эмч тэрийг тийм нэг гаж нөлөө өгтөл нь олон давтамжтай хийх зөвлөдөг баг. Ер нь цөөхөн шүү дээ тий. Одоо жишээ кортизолыг жилд 2-оос илүү хийхгүй. За. Тэгэхээр чи шууд гаж нөлөө гараад байхгүй тий. Тэгээд тэр нөө баг тунгаар хийж байгаа учраас тэр яахгүй. Яг нөө тодорхой хэсэг богино хугацаанд тий нөгөө нэг тусан дах сахарыг ихсгэх нэг 7-14 хоногийн хугацаанд гэх мэт гаж нөлөөнүүд байна. Гэтэ тэр ч дандаа хянаад явна л гэсэн үг. Дээр нэмээд тэр үеинд гарч байгаа эргэшгүй өөрчлөлтийг дамжруулдаг хамгийн хортой гаж нөлөө тий. Тэрнээс нь сэргийлж жилд 2-оос илүү удаа хийхгүй байх гэх мэт юмнуудыг хэлдэг. Тэгэхээр тэр гиалурын нөхцөл нь бас тийм хугацаа байгаа юу? Мэдээж хүндийн зэрэг хамаатай байна. За түрүүн хоёлоо жишээ ярьжсэн шүү дээ тий. Ингээ үе шатаасаа шалтгаалаад хяалрамчин дотор аюулгүй олон янзтай манайхан Италих, Японых, Солонгосих гэж нэрлээд байгаа л тэр нь концентрац молекул жингээр ялгаатай байдаг байхгүй юу? Тэгэхээр концентрац ихтэй молекул жин ихтэй байх тусам тэр миний илүү өтгөн, илүү ингээ нөгөө найрлага нь илүү сайн гэж одоо ойлгочих жоо. Тийм тохиолдолд бол нөгөө 3 дугаар үе шат тий 4 дугаар үе шат бол мэс засал шүү дээ тий 3 дугаар үе шатанд ч юм уу эсвэл хөнгөвчлөх зорилгоор илүү их өндөр молекул жинтэй тэрийг хийнэ гэсэн үг. Тэгэхээр одоо тэр үений тарилгач улсаас биш тий концентрац буюу молекул жингээс шалтгаалаад сонгох нь шүү дээ тий. Тэнгүүтээ одоо тэр остеоартритийн хэдгээр үе шатанд байгаагаас шалтгаалаад тэр тарилгаа сонгоод 3 дугаар үе шатанд бол би хамгийн өндөр молекул жинтэйг сонгоод хийдгийг. Тэнгүүт тэр маань тэрнийхээ хэрээр үнэн өндөр болчихж байгаа байхгүй. Үнэн нь одоо нэг удаагийнх нь тарилга нь 5-600 мянга болно тий. Тэрнийхээ хэрээр бас нөгөө барих хугацаа удаа. Тий тэр чинь ингээд шимэгдээд алга болно шүү дээ тий. Тэгэхээр ойролцоогоор 9-оос 12 сар гэж үздэг байхгүй. Нэг тийм тарилга гэж. Гэхдээ үнэхээр сүүлийн шатанд орсон бол 9-оос 12 сараа хүрдэггүй тий. Нэг ойролцоогоор 6 сар орчим. Тэгэхээр нөгөө хүний өвчин жин нь ямар байна? Өвчнийх нь үе шат нь ямар байна? Гэдгээ шалтгаалаад тарины барих хугацаа өөр байгаад идэг. За дээр нэмээд одоо бүр ингээд 5 удаа хийдэг гэдэр тариа байгаа байхгүй. Тэр чинь 7 хоногийн зайтай 5 удаа. Тэрийг бол 3-6 сар тутам нэг хийлгэн. Тогтмол хийлгээл багтаа гэсэн үг. Багтаа гэсэн үг. Дээр нь тийм юг болохоор үе шатаас нь шалтгаалаад 1-ээс 2-оос 3 дугаар үе шатанд хий. Ер нь бол үений тариаг бол ганцхан өвдөл одоо үений шин гэж нэрээд ш глюкозаминыг бол ганцхан өвдөлт өрсөл намдах зорилгоор хийдэг. Тэр үеийг одоо бидний одоо нас явах тусам үений шингэн өсөлт багасаа тий үений мөгөөрс тэжээлгүй болж байгаа учраас өрчин сэргийлэх зорилгоороос хийдэг байхгүй. Тийм байна. Глюкозаминыг чи уухаар чинь яг үеинд орж байгаа шиг нөлөөлөх нь удаан хугацаатай гэж. Яг үнэ тий. Яг ер нь бол нөгөө өрчин сэргийлэхээр уух нь зөв. Гэхдээ тариулахыг сонгодог хүмүүс бас байж болно. Тэрийг бол тарихад бол ерөөсөө буруутах юм байхгүй. Ягаад тэгэхээр бид нэр ууж байгаа юм те хотоодор дамжаад нарийн эцэнд очиад те хэмэгдэг. Яг хэдэн үе нь яг тэр нөгөө яг нөгөө баруун талынхаа өвдөгний дотор хэсэгт очиж чинь гэдэг бол гэтэл яг тэнд тарж чинь гэдэг бол бас өөр хэрэг байхгүй юу. Тэгэл ер нь бол нас ч гэхгүй энэ ч маань ажиллаж байгаа юм бол тариулж болох юм байна гэж ойлголоо. Ямар тарилгыг тий ганцхан үений шингээг гиалурын нөхцөл одоо. Тий гиалурын нөхцөлөө бол тэгээ тариулчих болно. Ягаад тэгэхээр бид нар үеийг хөшөрөхөөс нь өмнө яаж бид нар ингээд 40 нас 40-оос дээш наст өөрөөс үүсэлт багасаад ирж байгаа. Тийм. Тэгэхээр нэмэлтээр. Тэгээд 3 тарилга маань хоёлаа бас 3-4 ч илүү нөгөө өөрөөс нь авдаг гэсэн шүү дээ. Тэрийг маань болохоор цуснаас нь авчтаа. Тийм. PRP тарилгыг бол өөрийнх нь цуснаас аваад өөрийнх нь цусны сивинг ялгаад тэгээ буцаага хийж байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийна гэхээр илүү одоо нөө тэр хэсгийг өөрөө нь залуужуулах процесс сэтэгээд орчихж байгаа гэсэн. Тэнгүүд тэнд чинь нөгөө цус биохим юуны физиологийн процессыг явагдаад үүдэл эсвэж шинээр үүсээд нөгөөтхөө нөхөн төжүүлээд нөгөө дегенераци эсрэг регенерац буюу сүнэрлийн эсрэг одоо залуужуулах сэргээх үйл явцыг сэтэж байгаа. Тэр бол хамгийн гаж нөлөө багтай үр дүнтэй юу эмчилгээний арга. Гэхдээ нэгэнт эргэшгүй өөрчлөлт 3-аас 4 дугаар үе шатанд орсон бол тэрийг сонгох хэрэггүй. 1-2 дугаар үе шатандаа сонгох нь хамгийн тохиромжтой. Үүдэл бас яг адилхан. Одоо тэр өөр хүний одоо өөхний эдээс нь үүдэл хэсэг ялгаж шít Монголд ихэвчлэн өөхнөөс нь илүү их ялгаад байгаа тий. Тэрийг ялгаад хийх яг л бас тэрийг сэтэж байгаа хгүй. Бэлэн үүдэлээс тарина гэдэг чинь нөгөө шин залуужуулах процесс чинь маш олон процесс явагдаж байгаа шүү дээ. Тэрийг сэтэгээд өгчөж байгаа гэсэн. Бас л 3-4 дугаар үе шатанд үр дүн багтай, 2-3 дугаар үе шатанд эрт хийх тусмаа л үр дүн сайтай гэсэн үг.
Гэтэ дангаараа хийж эмчилгээ олохгүй гэдэг ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Сонирхолтой ярилцлагынхаа хамгийн баг сүүлийн асуулт нь хамгийн чухал асуулт нь юм шиг санагдаад байна. Яг ямар эмч одоо энэ үений тарилга хийд юм бэ? Яг би бол энийг тийм эмч гэж хязгаарлалмааргүй байна. Тий. Яг айгүй олон хүмүүс ярьдаг одоо энэ үеинд тарилга хийх боломжтой мэдээг үйлчлэхийнхаа хийх боломжтой гэдэг зөвхөн үений мэсцэл хийдэг, мэсцлийнхаа хийх боломжтой гэдэг сэргээнцхийнхаа хийж ин тий пен өвдөлтийн менежментийнхаа хийж хамгийн гол нь дадлага туршлагатай тухайн онлайн мэдлэг сайтай тэгээд дадлагдсан эмч хийгээсэй гэж би боддгийн. Дээр нь нэмээд хамгийн чухал юм нь бол та ямар нэг хяналттай хийлгэрэй л гэж хэлмээр байгаа. Өөрөөр хэлбэл эхо юм уу рентген хяналттай хийлгэр. Тэрээс хүний мэрэгчлэр нь ялах боломжгүй тийм маш сайн мэсцлийн эмчиж үений тарилга хийж чадахгүй байх юу бай. Тийм шүү дээ. Мэрэгшил чухал юм тийм. Яг тэрүүгээр мэрэгсэн байх хэрэгтэй байхгүй. За маш их баярлалаа. Тэгээд ямар ч үений тарилга хийж болно. Тий. Хамгийн гол нь зөв онцлол хэрэгтэй юм байна. Тэнгүүтээ ганцхан үений тарилгаар одоо үеийнхаа бүх асуудлыг шийднэ гэж аахгүй юм байна. Тэгэхээр хөдөлгөөний засал одоо бусад эмчилгээнүүд тасрах хэрэгтэй байна гэж ойлголоо. Тэгээ дашрамд гэхэд хөдөлгөөний засал ч их гоё юм билээ шүү дээ. Нөгөө түрүүн энэ та хэлсэн тий хяндаг тий үнэлээ байдаг тэнгүүтээ тэр карта хөтлөөд үр дүн боддоор гарч ирдэг одоо нөгөө тохиолдолд суурилсан буюу яг одоо анагаах ухааны маш одоо баталгаатай эмчилгээний яг үнэ төрөлтөө орд юм лээ. Хамгийн өндөр юутай байгаа ш маа сэргээн зохимчлогийн дотор эвэдэстэй байгаа штэ. Тий. Тэгээд хөдөлгөөнсөлч гэдэг маань зөвхөн дасгал заагаад байдгүй мэн гэдэг одоо ичмээр ч гэсэн сайн л мэдлээ гэдэг таахгүй. За тэгээд ингээд хоёлаа подкастаа өндөрлөе танд хэлээгүй үлдсэн зүйл байвал та хэлээч. Би одоо л ингэж хэлмээр байгаа. Тарилга сонирхож байгаа хүмүүс зүгээр эмчтэй итгээрэй те. Ямар эмчт үзүүлж эмчтэй итгээд эмч чинь тарилга хэрэггүй гэсэн бол танд шаардлагагүй учраас хэрэггүй гэж байна тий. Танд эмч санал болгож байгаа л танд яг тохиромжтой учраас санал болгож байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсийн одоо энэ мэдлэг ч юм уу тий ChatGPT асуудаг юм ихсэнтэй холбоотой айгүйх өөрөө өөртөө тарилга зөв буруу гэж битээ яваасай тий. Зөв цагтаа зөв хүнийн зөв техникээр хийвэл тарилга бол зөвөө. Тэгээ тэрийг ойлгосоо гэж бодож байна. Дээр нэмээд тарилга ганцаараа юу гэж шийдэх шийдэл биш ээ. Тэгээ араас нь сэргээн зохимчлгээ явж иж энэ хоёрын мань цогц нийлбэр үрдэ аягүй сан гарна шүү л гэж. Тэгээ тууштай байдал тий. Нэг удаа онцлуулж нэг удаа тариулчаа карта энэ тийм мартаад иж болохгүй наахна шүү дээ. Тий. За маш сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Тэгээд хүмүүст хэрэгтэйсэн байх гэж итгэж байна. Тэгээд сонсогчдоо гэхэд иймэрхүү сонирхсан асуултууд байвал та нар маань асуугаад байгаарай. Бид нараас пэйж дээрээ лайв хийж Тэгээс мэргэжлийнхаа эмчээс юм яг зорьсон асуултуудыг чи асуугаад дахиад дугаар бэлдэх боломжтой байгаа. Тэгээ хамт байсан танд маш их баярлалаа. Итгэлээр баталгаажсан чанар натур мэд. Баярлалаа. Баяртай.